Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаар луун төмсний зөвтөншлийг нэг конопор ирхэн хийх аргыг та бүхэнд хуваалцах болно. Тэгээд энэ удаа халддаг блендер гэдэг энэ гоё машиныг ашигласан байгаа. За тэгээд төмс луунгаа хийгээд усаа энэ дээд хэмжээгээр нь халддаг блендер дотор ингээд хэмжээг нь заасан байгаа. Тэр тухайн хэмжээг нь хийчихнэ. За тэгээд давсаа нэгээс 2 жим хийгээд за тохироог нь халуун зүтэншил гэдэг дээр тавина. За тэгээд энэ бол хүүхдийн хоол зүтэншил буцсан ус гэх мэтлэн 7 үйлдэлтэй. За 20 минутын дараа за шалгаад үзье. За үнэхээр гоё луун төмсний зүтэншил маань маш гоё өтгөн сайхан болсон байна. Яа тэгээд сүүлд нь сүгээ дээр нь баг зэрэг хийж жоохон шингэлээд за тэгээд давс перц дутаж байвал жоохон амталж үзээд давс перц нэмж ийн. За тэгээд айлаа авчнаа. Тэгээд жоохон оливын тус хийгээд за үнэхээр гоё зүтэншил маань бэлэн болсон байна. За амтлаад үзье. За маш гоё өтгөн. Ерөөс нь оливын тустайгаа хамт ингээд идээд үзэхэд үнэхээр гоё зүтэн болсон байна. За та бүхэн тухайн бүтээгдэхүүнийг сонирхсан бол description буюу танилцуулга хэсэгт линкийг тавьсан байгаа. Учраас та бүхэн сонирхоод үзээрэй. Анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа баяр та.